Байцгааны зууда та бүхэнд би өнөөдөр санхүү чирмийнхаа 5-ыг ярьж өгөх болно. Тэгээд санхүү чирм 5 дээр болохоор халаасны мөнгө гэдэг сэдв гардаг. Тэгээд бид бүхэн одоо өсч том болж байгаа юм чинь одоо мөнгө одоо ингэж хэрэглэх хэрэгцээ гарна шүү дээ. Тийм учраас одоо энэ сэдвүүдээр нь юу өгүүлсэн бэ гэхээр мөнгийг хэрхэн зөв зарцуулан захирах талаар одоо ингээд 7-оос 8 насны хүүхдүүд одоо ингэж мөнгөтэй гарцж ингэж багаар эхлэхэд одоо ер нь бол тохиромжтой гэдэг талаар гардаг байхгүй юу. Тэгээд яадаг вэ? Энэ одоо нөгөө нэг номон дээр нь юу гардаг вэ гэхээр ингээд санхүү чирэмд аав ээж хоёр нь ингээд 7-8 нас хүрснээс нь хойш нь одоо ингэдэг болсон. Мөнгө 7 хоног болгон ингээд нөгөө халаасны мөнгө гэж мөнгө өгдөг болсон байсан байхгүй юу. Тэгээд санхүү чирм мэдээч одоо эхэндээ бол жоохон хүүхд юм чинь яаж мөнгөө ингээд зөв зарцуулах мэдэхгүй шүү дээ. Тэгэл нэг өдөр ингээд амар ингээд шууд 7 хоногоор нь аав нь ингээд мөнгөний өгчдөг байхгүй юу. Тэгээд тэгсэн чи санхүү чирм тэр өдрөө ингээд шууд мөнгө өрөө дуусгацсан. Яа юу авч вэ гэхээр ингээд би дандаа хэрэггүй чихэр жимс сам одоо ингээд чихлаад ундаа гэж авсаар агаад найзуудтай хувааж идэ. Тэгээд 7 хоногийнхоо хэрэглээг дуусгацдаг байхгүй юу. Тэгээд яадаг вэ гэхээр ингээд миний мөнгө дуусчлаа ааваа одоо яах вэ гэд тэгсэн чи аав нь одоо ингээд аав нь чамд 7 хоногтой ингэж нэг л одоо мөнгө өгнө. Тэгээд чи тэрийг зөв зохион зарцуулж чадаагүй юм байна. Тэгээд дараа 7 хоногийн нэгд өдөр хүртэл чамд ямар ч мөнгө байхгүй штэ гэд тэгээд хэлсэн. Тэгээд тэгсэн чинь ингээд энэ нэг анаашхан гэд бас нэг найз байдаг байхгүй юу. Тэр найз нь ингээд хичээл дээр өвдөөд гидсэн толгой нь өвдөөд тэгээд одоо ингээ бүр болохгүй дэвтрээ дэрлж уйлаад дэвтэр нь муухай болоод тэгээд нөгөө нэг самархан яг завсралгаанаараа гараад найзтай өөрийнхөө дараа 7 хоног болцсон тэгээ мөнгө авцсан өөрийнхөө мөнгөөр одоо анаашханд юм авч өгөөд бишээ им авч өгөөд тэгээд ус авч өгөөд тэгээ уулгадаг байхгүй юу. Тэгээд тэрнээс өмнө анаашхаа ээжигээ дуудсан байсан. Ингээд өвдөөд ерөөсө болохгүй байна гэх. Тэгсэн чи тэр эмээг уугаад зүгээр болгоцсон. Тэгээд анаашхаа ээж би зүгээр болцсон та яв гэд энийгээд инээдэг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол энэ одоо энэ ном маань ингээд дуустдаг. Тэгээд санхүү чирм тэр өдрөөс хойш одоо ингээд 7 хоног болсон 7 хоног болгон аавынхаа өгсөн мөнгийг ингээд хуримтлуулаад хагасыг нүрээд хасыг ингэж хуримтлуулах зарчимд оруулаад тэгээ явдаг байхгүй юу. Тэгээд хэдэн 7 хоногийн дараа папи нөгөө нэг бас нэг хой найз байдаг байхгүй. Тэрийг нь папи гэдэг. Тэгээд тэр папи найзынх нь төрсөн өдөр болох учраас тэр одоо найздаа ингээд бэлэг авч өгөх гээд мөнгө цуглуулад тэгээд тэр одоо ингээд цуглуулсан мөнгө нь бэлгэндээ одоо бэлэг авч өгөхөд ингээд хүрдэг байхгүй юу. Тийм учраас одоо энэ ном маань одоо ийм сэдвтэй ном байлаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.